За манай Баянгор нутгаас 34 дэх ерөнхий сайд томилогдож байна. Хөдөө орон нутгийн иргэдийн амьдралд дэм тус болох олон ажлыг хийж чадныг тул итгэлтэй байна. Улаанбаатар хотын асуудлыг битээ орхитуулаарай. Улаанбаатар хотод бол улсын хүн амын талан амьдарч байгаа, эдийн засгийн дийлэнх гэргэлдэж байгаа ийм газар шүү гэдгийг захиж хэлье. Бид ер нь эдийн засаг тоо мөнгө ярьсаар амаагаад нийгмийн дархлаагаа орхисон байна. Нийтийн эрүүл мэндэд орхисон байна. Боловсролын салбараа гээгдүүлсэн байна. Уг нь бол улс орны ирээдүй бол боловсролын хөгжил юм аа. Энэ боловсролын салбарт байгаа өндөр төлбөртэй хувийн сургууль, өргөн олон түмний хүүхдүүдийн суралцдаг ардын сургуулийн байгаа ялгааг тайлгаараа гэж би танд захия. Та эрдэмтдийн ойрхон хүү учраас энийг хийж чадна гэдэгт бол бүрэн дүр итгэлтэй байна. Боловсролын өнөөдрийн дороотл ялцрал бидний бүрхэг харахгүй болох биш. Боловсролын хөгжил соёнгээр л бидний урагшин чирж, урагшин хөгжүүлнэ гэдэгт би итгэж явдаг. Тийм учраас эрдэмтдийн ойрхон ерөнхий сайд энэ ажлыг хийгээсэй гэж бодож байна. Мөн одоо нийгмийн олон шүүмжлэлийг та бас сонсож хүлээж авч эергээр дүгнэж үздэг ерөнхий сайд байгаараа гэж хэлье. Саяын дуулаад байгаа хад зориулж хэлгээд ардсан нам бас нэг тийм гэгэн цагаан нам биш ч дээ. Монгол улсыг 12-оос 16 онд удирдсан. Дапууралд нь аваач деполт хингээ алдсан. Засгийн газар удирж ирсэн ерөнхий сайд нэг хорондоо ирж чадхаа болчихсон. Улсын ерөнхийлөгч нь тамгийн газрын дарагтайгаа оргон зайлчихсан. Тийм нэг сайхан гэгэн нам биш шүү энэ ардсан намын нөхдүүд. Нөгөө нэг олон сайхан төсөл хөтөлбөрүүд нь хаана байна? Нэг гэгэн сайхан одоо ажил хийжсэн юм яриад байж таарахгүй шүү гэдэг бас энэ эрхэм нөхдүүдтэй хэлье. Улс орны нөхцөл байдал амаргүй байж байгаа. Геополитикийн эдрэттэй үед бид хамтдаа урагшаа ажлуудаа явуулах ёстой гэж сая хамтарсан засгийн газар байгуулад ажилласан. Манай ардс намын журмын нөхдүүд нь өөрсдөө нэг нь гарч ирж огцруулна гэж гараа цуглуулаад нөгөөх нь гарч ирж хэлбэтэж өшгөлөөд засгийн газараа татж унгах үндслэг тавьсан шүү дээ. Бод амьдрал нь шүү дээ. Тийм учраас бас хаана ухамсартай ухаантай бодолтой байцгаая. Тэгээ сонгогч ерөнхий сайдад ажлын өндөр амжилт хүсье.